Сайн байцгаана уу? Өглөө өдөр орой минь манай доктортой хөгжлийн төлөөх дуу хоолой подкастын 11 дахь дугаар эхэлж байна. Энэ удаагийн подкастт бид сэлэнгийг урьж оролцуулаад байна. Сэлэнгээ болохоор 2020-с 2021 оны хооронд Чивнингийн тэтгэлгээр University of St Andrews те St Andrews-ийн их сургууль доктортой хөгжлийн шинжилгээ ухааны магистрийн зэрэг хамгаалсан St Andrews-ийн сургууль нь Шотландд байдаг юм гайхалтай сургуулийг төгссөн бүсгүй байна. Нүүбийн доктортой хөгжлийн зорилтуудыг компаниудад хэрхэн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх вэ гэдэг бас маш сонирхолтой сэдвээр дипломын ажлаа хамгаалсан эмэгтэй байна. Тэгээд ямар ч тач өнөөдрийн манай урилгыг хүлээж авч бидний подкастт оролцож байгаад маш их баярлалаа. Маш завгүй ажилтаа байсан. Тэгээд ажилтаа байсан ч гэсэндээ бас уулзаж ярилцах цаг зав гаргасанд баярлалаа. Баярлалаа. Та бүхэндээ ч гэсэн бас маш гоё сонирхолтой подкастуудыг хүмүүст хүргээд те яг энэ чиглэлээр бас хүмүүсийн боловсролт ингээд дэмжиж ажиллаж байгаа бас айгүй баяртай байгаа. Тэгээд өнөөдрийн яриа манаас хүмүүст жоохон ч гэсэн тус болох ч юм уу те мэдлэг өгөхөөр байж чадах юм бол тэгээ баяртай болно. Сэлэнгээ ер нь санхүү эдийн засгийн дээд сургуульд маркетингийн чиглэлээр суралцсан байсан тий. Тэгээ ер нь Голланд банк маркетингийн агентлагт ажиллаж исэн туршлагатай байлээ. Тэгээ ер нь маркетингаасаа доктортой хөгжлийн чиглэл рүү орсон байлээ тий. Хоёлаа ерөөсө сургуулийн чинь тухай эхлээд ярих гэж бодлоо. Тэгээд University of St Andrews гэх St Andrews-ийн их сургууль гэдэг өөрөө бас их албатай сургууль, Шотландд байдаг сургууль. Тэгээд Шотланд гэдэг чинь өөрөө бас хүмүүсийн өстой нөгөө аяллахын wish list хүслийн жагсаалтанд байдаг тий. Эдинбургтыг хүн болгон төсөөлж боддог, очиж үзэх юмсан гэж боддог. За манай англи бол тэтгэлгээ бараг авангуутаал Англид одоо аялах төлөвлөгөөнийхөө нэгэнд Эдинбург хотыг оруулсан байдаг. Би ч гэсэн бас яг тэгжсэн байхгүй юу. Харамсалтай нь очиж чадаагүй. Энэ болохоор чамаар одоо ингээд Шотландд байсан дурсамжийг чинь яриулмаар байна. Ямар байсан бэ? Тэгээд бас сургуулийнхаа талаар товчхон танилцуулбал. За тэгээ. Миний хувьд бол бас анх удаага Англид очиж үзчихсэн. Яг тэтгэлгээ аваад тэгээд манай сургуульчаа ер нь би бас анх нөгөө сургуулаа сонгодог штэ тэг Чивнингээр ингээд 3 сургуулаа сонгоход яг энэ доктортой хөгжлийн чиглэлээр ийм одоо наривчилсан одоо мастрын зэргийн хөтөлбөртэй сургууль нь л ер нь хамгийн топ нь яг St Andrews гарч ижсэн байхгүй яг тэр үед. Тэгээ одоо бол нэлээд олон програмаар нэмэгдсэн байлээ. Тэгээд би за энэ тэгээд харсан чинь айгу топ сургууль. Тэгээд бүр нөгөө нэг Английн ханхүү манхүү эднэр ер нь жоохон тийм Royal Family эднэрийн аюу их сурдсан бэлээ. Тэгээд би за зөстэй хэцүү юм байна. Kate Williams хоёр сурсан байсан уу тий? Тийм танилцаад тэгээд хүн хоёр сургууль ахна шүү дээ тий. Тэнд ингээд нөгөө тэр хоёрын бүр ингээд болцдог байсан кафе гэдэг. Тэгээ кофе шоп ингээд Kate Williams хоёрын уулзсан шүү өдргээд бичсэн. Айгу хөөрхөн. Тийм юу байдаг. Тэгээ сая Crown-ы бас сүүлийн анги дээр нас яг манай сургуулийн тэр хэсэг айгу их тодорхой гардаг. Яг нөгөө William-ийн амьдралын талаар хэсэг дээр. Тэгээд надад бас айгу тийм холын зорилго байсан. Намайг бүр Чивнингийн ярилцлаганд орж явахад бол яг тэр нөгөө нэг элчин сайдын хүмүүс чиний энэ ингээд эхний топ 1-р сонголт, 2-р сонголт хоёрын ингээд сургуулийн зөрүүч аягүй их байна. Тэгээ зүгээр юм уу те одоо нөх эхнийхтэй тэнцэхгүй бол хоёр дахьт нь орохоор болно шүү дээ. Тэгэхээр яг зүгээр үү гэд бүр ингээд баталгаажлаад асуужсан аахгүй. Тэгээд би зүгээр би програмаа яасан болохоор гэж тэгжсэн. Тэгээд хараа Азолжодод тэнцээд те сургуультаа ороод тэгээд би нөгөө нэг цорын ганц Монгол оюутан байсан. Тэнд одоо сурч явах хугацаанд ер нь манай хөтөлбөрт ч гэсэн анх удаага сурж байгаа тийм Монгол оюутан болоод очсон. Тэр нь бас айгүй сонирхолтой. Одоо манай ангид болж хэлэх юм бол дандаа Англиуд, Шотландууд те гадаадас гэх юм бол гадаад оюутан гэхээр л Америк, Канад хүмүүс байгаа байхгүй юу. Тэгэнгүүт ингээ бүгд нөгөө унгаан англи хэлтэй. Бүгд ингээд англи хэл ингээ төрлөх хэлтэй хүмүүстэй. Тэгээ надад бас хэлний бэрхшээл анх бол маш их байсан. Яагаад тэгэхээр Шотландын бас аялга жоохон өөр штэ. Тэгээ багш нарын маань аялганаас жоохон зарим багш нарын өөр. Тэгээд хамгийн гол нь надаас бас бүх хүмүүс унгаан хэлтэй болохоор би яалтчгүй ингээд арай өөр. Тэгээд дээрэс миний суур таны түрүү хэлсэн яг нэг бизнес маркетингийн чиглэлийн хүн болохоор ингээд бизнесийн англи хэлтэй илүү сайн. Тэнгүүд яг нөгөө байгалийн ухааны сайенс руу ороод бид нар ч одоо хөрс мөрсгээл те ингээд бүх нарийн юм үзэхээр би тэрийг яг нөгөө монгол хэл дээр ч үгж хэлэх юм арай мэдэхгүй. Тэгэхээр ингээд нөгөө давхар ингээд сурах шаардлага аюух гарч ирсэн л да. Тэгээд
Нэлээд ачаалттай суралцаад тэгээд бас гайгүй дүмүнтэй төгсөөд тэгээд тэр хугацаанд надад хамгийн их тусалсан зүйл нь манай хотын яг нэг уур амьсгал гэх юм уу тэр нь амар гоё үнэхээр одоо агаар магаар болвол бүр жинхэнэ цэвэр тэгээд Лондон монд орчод буцаад явахаар бүр ингээ агаарынх нь ялгаа нь амар өөр ингээ санагддаг. Тэгэхээр бүр Мгм. ингээ хажуудаа яж хат нөгөө далайн эрэхтэй болохоор бүр яг тэр нөгөө нэг амьдралын орчин тэгэл хүмүүсийнх нь дандаа яг ингээд унган тэнд амьдардаг ингээд хүмүүсүүд байдаг дандаа англи хүмүүсүүд, шотланд хүмүүсүүд. Тэгэхээр ингээд нэг тийм ямар ч тийм одоо арьс үгний үзлий ялгуурлал ч юм уу те тиймэрхүү юмд бол ороогүй. Би бол ерөөсөө тийм юутай бол одоо тулгараагүй. Уул нэг ковидын үеэсэн болохоор бас айгүй их Аазуудыг жоохон техмих ч юм уу хүмүүс айгүй их тэр талаар ярьжсэн шүү дээ. Тэгсэн чинь надад бол харьцангуй гайгүй. Тэгэд манай хотод бас ковид гайгүй байсан болохоор маск энэ төр бол нэг зүүдгүй байсан. Тийм дээ тэр агаар нь бол бүр үнэхээр гоё. За тэгээ соёл нь тэр барилга байгууламж чинь ингээд одоо 1413 онд байгуулагдсан сургууль, манай сургууль. Тэгээд ингээд сууж байгаа анги тайван ингээд бүх юм нь ингээд шалан хүртэл яг тэр үед байсан. Тэгэл нөгөө нэг тэр байруудынхаа юм ингээд баг багаар ингээд засварлаад хуучин юм алдахгүйгээр ингээд яг тэр хүүхэн дурсгал юм аа ингээд байлгаад идэх нь үнэхээр гоё юм бэлээ. Бид нар ч одоо ингээд хуучин байрлагуудаар нураагаал амар өндөр өндөр шилэн барилга бариад байгаа шүү дээ. Тэгэхэд тэн ингээд тэр түүх соёл яг юм ингээ хорхоод ингээ үлдээчээр хотоор нь ингээл яг тэр чигтэл амар дээр үе. Тэгэл ямар гоё ингээл амар тэрэн дээр болвол бас манай Улаан Батгаар жоохон харамсах. Тийм би бас төрж байсан. Тийм Тийм тэгээд бид нар бас хуучны тий. барилгуудаа шууд нурааж хаяал шинийг барина гээл гэтэл нөгөө хуучны өв уламжлалаа одоо хадгалж үлдэхийн давуу талыг бол англи сурж байгаа хүмүүс үнэхээр мэдэрдэг юм шиг санагдсан. Тий. Бас тэ хамгийн гоё нь ингээд нэг англи чинь бүх хотууд нь жижиг хот байсан ч гэсэн бүгд ингээд нэг музей байдаг шүү дээ. Өөр өөрсдийнхөө ингээд Аа. музейтэй. Тэгэл тэнгуут ингээд ороод үзэхийнхаа бүр нэг амар том биш те. Ингээд нэг юм бүр заавал нэг тийм сүртэй байх албагүй. Зүгээр яг тэр хотын ингээд онцлог ингээд хадгалсан гоё ингээд музейтэй байхаар яг тэр жижиг хот байсан ч гэсэн ингээд тэрийгээ бас ингээд эдийн засгийн хувьд ч гэсэн дэмжичдэг те. Түүх турсгалын хувьд ч гэсэн ингээд айгуу тийм сонирхолтой. Манай сургууль ч гэсэн өөрсдийн музейтэй байсан. Тэгэл тэгэнгүүт ингээд надад басаа яг ингэж одоо манай хотууд уус аймагуд бол өөрсдөө бас гоё ингээ музейтэй хаан бол айгүй бас тавих юм ихтэй юм шиг санагдаад байгаа байхгүй ингээ харьцуулаад бодоод үзэхээр тэгэхээр бас тэрээс айгүй гоё юм байна да гэж бодсон. Тийм тэгээд амар гоё агаартай, гоё орчинтай, тийм найрсаг хүмүүстэй дэстож их өглөөрийн юм шиг яг Эдамрад очих юм бол яг л Harry Potter дотор орсон юм шиг амар гоё тийм одоо орчин суралцаад ирсэндээ айгүй баяртай л байдаг. Ингээ ярьсан чинь чамаас яг нэг юм асуумар санагдчихлаа. Мгм. Хагисыг хэрэгдсэн бэ? Хагис гэдэг Оо болохоор эго хоньны дотор тэ иглэг одоо ер нь тий. бол гэдэс дотрыг л ингээд машиндад хийчихсэн хоол тэ нөө Монгол Тий. бараг өөрсдөө бид нар бүдүүлэг зэрлэгч гэдэг юм уу эсвэл гидсээ Мгм. гээд нэг хэсэг тэгж ярьдаг байсан шүү дээ ингээ Ааха. гарал бүр гайхандаа гэл тэгсэн чинь юу вэ Шотландын уламжлалт хоол дотор одоо тэр гидс дотроор хийсэн хоол явж явах жишээтэй тэр нь Тий. ингээд надад бас айгүй тийм сонирхолтой бүр Шотландад очиж үзмээр сэтгэлийг төрүүлчихсэн. Ааха. Анх яг амсч үзэхээр манай дотор гизээс амт нь бол арай өөр. Тэгтээ нэг тийм жоохон өвөрмөц амттай. Тэгээ би бол амар сайн идэж чадахгүй гэлээ. Тий. Миний хувьд Мгм. бол илүү нөгөө fish and chips тэгээ загастай тэрний хоолнд нь илүү дуртай. Тэгээд Шотланд ч яг нөгөө вискиний бас их орно штэ. Яг нөгөө Шотланд Аа виски тийш алдартай. дээ. Тийм тэгээд аюу гоё вискиний тийм шин хэрэгслүүд өгдөө юм байлээ. Ингээд би ч нөө сайн мэдхгүй. Тэгэнгүүт яг нөгөө вискиний одоо дотор нь хийдэг ингээд нөгөө нэг юм чулуу молоонууд тэр нь ингээд нөгөө вискиний амтыг ингээд барьдаг. Тэгээд илүү гоё олгодог юм нөгөө нэг чулуунууд хийж уудсан юм байлээ өөрсдөө. Тийм тэгээд Миноны соёл гэдэг шиг бүр соёл олгоод өгч. тийм Мгм. аюу гоё тийм вискиний шопууд тэгээд ингээд нөгөө гифт сет төр нь аюу гоё. Тэгээ вискинээс аюу хямдхан яг одоо бидний ингээд нөгөө бодож байгаа ингээд энд авдаг үгнээс л харцсангуу хамаагүй хямдхан. Тэгтээ илүү гоё байд юм бэлээ. Мгм. Сэлэнгэ болохоор одоо доктортой хөгжлийн чиглэлээр тий доктортой хөгжлийн Мгм. бизнесийн зөвлөх компанийг найзынхаа хамт үүсгэн байгуулад ажиллаж байгаа төгсөж ирээд Тий. ерөнхийдөө бол стартап компаниг эхлүүлсэн Тий. гэж болно тий. Аха. Тий. Тэгээ ер нь одоо энэ компанийхаа тухай бидэнд бас яриад өгөөч. Яагаад энэ компанийг үүсгэн байгуулах болов? Ер нь танахаас одоо ер нь компаниуд хэр зөвлөгөө авч ажиллаж байна вэ те? Мгм.
Ер нь бол таны хэлсэнчлэн нөгөө нэг би маркетингийн суурьтай тэгэнгүүт яг нөгөө нэг голланд банкнд ажиллаж байхдаа тэр ер нь маркетинг чиглэлээр ажиллаж байхдаа доктортой хөгжлийн ойлголтууд дэлхийд дахин угаасаа явсан. Тэрийг хамгийн гол нь өгж байгаа тэр мессеж гэдэг нь айгүй чухал зүйл. Тэгэхгүй ингээд нөгөө хүмүүст одоо ингээд бид нар тий одоо л харьцангуй айгүй тэр үед байхад болохоор яасан бэ гэхээр ингээд одоо дэлхийн дулаар орлуулж нэг чинь тийч ингээд уур амьсгалын өөрчлөлтөн тэргээ ярихаар манай монголчууд бол бид нарт нэг хамаагүй тий тэр бол одоо тэр цунами болдог газраа л болдсон байгааз гэсэн нэг тийм унгаястай ер нь дийлэн хүмүүсийн төлөв мэдээлэл айгүй дутмаг байсан. Тийм болохоор би яг энэ чиглэлд илүү хувь нэмрээ оруулах чадах юм байна те. Энийний одоо үнцийн яг ингээ гол ойлголтуудыг хүмүүст ойлгуулах аягүй чухал юм байна гэж бодоод яг тэр нөгөө чинийхээ эсэн дээрээ ер нь бол би энэ чиглэлийн консалтингийн компанитай болноо гэж эсэгээ биччихсэн. Тэгээд яг таны түрүү хэлсэнчлээ дипломынхаа ажлыг ч гэсэн яаж бизнесийн байгууллагуудыг энэ асуудалд те оруулах вэ, татаа оруулах уу? Бизнесийн байгууллагуудад бас мэдээч нийгэмд хүлээсэн үүрэг байгаа. Энэ доктортой хөгжлийн асуудал бол зөвхөн улс их орны нэг хийдэг ажил бас биш те. Бид нар хамтдаа ихгүй л угаасаа энд бол хүрэх арга байхгүй. Тийм болохоор илүү бизнесийн байгууллагад чиглэсэн юм зөвлөх хөгжлийн компани байгуулъя гэдэг тийм санаатай байсан. За тэгээд Монголд ирээд яг манай партнер болохоор бас мөн чивнэр хүн байгаа. Чивнинг оёртаа. Тэгээд манай партнер илүү нөгөө нэг сэргээгдэх хэрчэм хүч полиси талаас суралцсан лав базар гэдэг манай чивнэр байгаа. Тэгээд бид хоёр хамт сурч исэн болохоор яг ингээд аль чиглэлээр ер нь санаа бодлоо хуваалцаад тэгээд Монголд ирснийхэн дараа ч гэсэн за тэгээд зориглоод хийгээд үзьегээд нөгөө өөрсдийнхөө одоо доктортой ажилттай нөгөө гайгүй өдөр цалин байлангаа болоод за тэгээд стартап ямар ч гэсэн эхлүүлээд үзье гэд зориулаад орсон. Тэгээ одоо бол ер нь 2 жил гарсан болоо явж байгаа. Нилээд бас Монголын том компаниудаас ихсүүлээд стартап компани хүртэл бидний дийлэнхтэй бол сургалт ороо явж байгаа. Тэр нь угаасаа одоо ингээд суурэ бодоод үзэхээр сургууль орохоос өөр ямар ч тийм аргагүй байгаа. Тэгэхгүй нөгөө нэг яг энэ доктортой бизнес гэж юу юм те бид нар яаж энэ төвний нэмрээр яагаад оруулах хэвтэй гингүүд мэдхгүй ойлгохгүй хүмүүсүүд нэг ингээд нөгөө нэг зардал гэж боддог. Манай компанитай энэ шаал дими ингээд за яагаад тэгэхээр энэ ч одоо шинэ зүйл болохоор өртөгтэй мэдээч суйрлуулад бизнест оруулахын тулд өртөг ихтэй за тэгэнгүүт нөгөө гайгүй том одоо ч банкуд бол харьцангуй илүү сайн ойлголттой ногоон зээл гэдэг талаасаа ингээд оруулаад явцсан бусад бизнесийн байгууллагууд процесс үйлдвэрлэл эрхэлдэг ялангуяа чухал хамгийн чухал хүмүүс маань болохоор энэ талаар ингээ ойлголт айгүй багтай. За тэгэнгүүт нөгөө процессыг шинжлэх хэмжлэх болоод эхлэнгүүт зардал гэж хараад байдаг. Тэгэхээр яг тэр удирдлагын ойлголт болоод тэр бусад ажилчдын ойлголтын нэг төвднээс сургалт хам эхлээд өгөх нь чухал болчихж байгаа. Тэгээд сургалтын дараа болохоор одоо ер нь та бас мэдэх хүмүүс доктортой байдлын тайлан эсвэл нийгмийн хариуцлагын тайлан, ESG тайлан ингээл нэг амар олон төрлийн тайлангууд ингээл гаргаад байгаа. Тэгэнгүүт бас хүмүүсийн маань өөрсдийнх нь ойлголт нь яг тэр ялгааг нь сайн мэдэхгүй ESG гэдэг нь юу юм нийгмийн хариуцлага нь юу юм те доктортой хөгжлийн 17 зорилт гэдэг нь юу юм ингээл компаниуд нэг иймэрхүү юм хийгээд ингээл хамаагүй ингээд тайлан гаргацдаг эсвэл ингээ хамаагүй юм ингээл хийгээ яваад тэгтээ тэгэхэд тэрийгээ өөрсдөө ингээ яг компани болго өөр штэ компани болго ингээд тэр 17 зорилтыг бүгдийг биелүүлэх албагүй тэгэхээр яг тэр компанид аль нь одоо тохирч байна компани үйл ажиллагаан дээр бид нэр яаж аль чиглэлд нь контрибьют хийж чадах вэ гэдэг тэр gap анализыг хийж өгдөг. Тэгээд түүн дээр нь суурлаад тэр компани доктортой хөгжлийн тайлан гаргадаг бол тайлангийнх нь бүтэц фреймворк ихтэй яаж олон улсын тайлангийн түвшинд дөхүүлж нийцүүлж хийж өгөх үү гэдэг дээр илүү төлөвлөрөөд ажиллаж байгаа. Ийм стартап компани байгаа. Одоо ингээд танад нэг компани байгууллага хандлаа гэж бодоход одоо та нар яаж ажилдаг вэ? Зөвхөн ажлынхаа процесс яадгийг эхлээд компанитайгаа мэдээж ярилцдаг ах л та. Тэгээд ажилчдаа ер нь яг ингээд нэг энэ зөвлөгөө өгөх процесс нь яаж явдаг юм бэ? Эхлээд манайд одоо саналаа тавина те бид нэр иймэрхүү чиглэлийн компани байна. Тэгээд энэ чиглэлээр одоо те зөвлөгөө авах хүсэлтэй байна. Зөвлөх хүчлэгээ авъя гэх юм бол эхлээд хийх ажлынхаа цар хүрээг нь тодорхойлно. Тэр компаниудын хэрэгцээ нь яг юу вэ те эхний ээлжинд тэр компанид сургалт аваад бүх хүмүүс ижлэхэн бодолтой олгоод ойлголтыг нэгтгэх хэрэгтэй байна уу? Эсвэл тэр компани өөрөө манай зөвхөн тайлан дээрээ сайжруулалтын те тайлангаа сайжруулах юм авъя гэдэг ч юм уу. Ингээд манай үйлчлэгчнүүд бас нэлээд олон төрөл хуваагдсан байгаа. Зарим нь бол яг нөө индексжүүлэх ажлыг болоо одоо хийх хүсэлтэй байдаг. Яаж бид нар юмаа үнэлэх вэ те энэ датагаа бид нар яг яаж
Одоо бид нар жишээ нь одоо тэр үйлдвэрлэлийн компани илүү гэх юм уу? Одоо нөгөө нэг манайх одоо хэд одоо үйлдвэрлэж байгаа усныхаа хаягдл усын тэдэн хувийг одоо боловсруулан дахин боловсруулдаг болъё ч юм уу те. Тиймэрхүү ингээд нөгөө нэг KPI зорилтуудаа тавьсан байдаг. Тэгэнгүүт тэрэндээ хүрж ийн үгүй юу гэдгээ хянах ч юм уу. Эсвэл манай компани одоо нөгөө нэг олон улсын аюул стандартууд байдаг. Тэр стандартад нийцхийн тулд аюул үзүүлэлтүүд байдаг байхгүй KPI индекс үзүүлэлтүүд. Тэгэхээр тэр тийм үзүүлэлтүүдийг яаж гаргаж сурах уу? Яг тэгэхээр энэ нөгөө нэг дараа нь олон улсын байгууллагуудаас зээл тусламж авах ч юм уу те. Ялангуяа байгальд гэлтэй хөнгөлөлтэй зээлд орохын тулд тийм олон улсын стандартчлалыг дагаж мөрцсөн байна. Тэрнээс яг ямар төрлийн одоо KPI үзүүлж ин тэр чинь зүгээр нэг яриад бид нэр одоо ингэж ийна гэдэг юм биш. Тоон үзүүлэлтээр заавал хэмжигдэх ёстой шүү дээ. Тэгэхээр тэрийг яаж анханасаа тооцоох уу, датагаа яаж цуглуулах уу гэдэг дээр илүү төвлөрдөг гэх юм уу. Тийм тэгээд одоо аль төрлийн үйлчлэг үзүүлмээр байна гэдэг юм мэдээж хэлээд манайхаас бол пропозал явуулна. Танад бол ер нь яг энэ төрлийн эхний ээлжинд ийм мэдээлэлүүд хэрэгтэй байна. Эсвэл ийм үйлчлэг эхний ээлжинд авбал зүгээр юм байна гэд тийм яг ажлын тийм төлөвлөгөө маягийн пропозал явуулаад тэгээд хоёр талаасаа ярилцж агаад тэгээд ярьдаг. Хамгийн сүүл танайх ер нь ямар хуудас дээр ажилласан бэ те? Ер нь сүүлийн үед ажилласан төслүүдээсээ бас ярьж өгвөл манай сонсогч үзэгчдэд сонирхолтой байх яг ямар бодит үр дүн гарсан тэндээс одоо ажилласан төслөөс суралцсан зүйл нь юу байна ч гэдэг юм уу те? Одоо Монгол компаниуд аж ахуйн нэгжүүдийн үнэхээр одоо давтартай үйлчлэгийн чиглэлээр сайн чадаад байгаа зүйл нь юу вэ? Магадгүй чадахгүй байгаа зүйл нь юу вэ ч гэдэг юм. Яг би бас өөрөө нэг компанигаа хажуугаад өөр төрлийн одоо улсын байгууллагт төслүүд дээр эсвэл үйлчлэгийн юмнууд хийж ажилладаг. Тэгээд миний хувьд бол ингээ анзаараад бизнесийн байгууллага, улсын байгууллага эднэр дээр ингээл төслүүд дээр ажиллахаар харахаар нэг айгуу том хэцүү зүйл гэх юм уу байгаа юм шиг анзаардаг. Сүүлд хийж юм бол энэ сэргээгдэгчдийн мөчтэй холбоотой гэр орооллын айл өрхүүдийг сэргээгдэгчдийн мөчөөр тоогоо хангах төрлийн төсөлтөөр бол ажилласан. Тэгэнгүүт яг тийм төрлийн одоо ингээ шийдэл маш их байгаа шүү дээ. Одоо нутаа бид нар яаж буруулах уу гэдэг дээр зөвхөн нарны панелаас гадна өөр бас шийдлүүд байгаа. Тэрийг ингээ янз бүр оруулаад ирж байгаа компаниуд ч байгаа да. Тэгэнгүүт нөгөө нэг тэр компаниудыг яаж тэр зах зээл рүү нээж оруулах вэ гэхээр ялцчгүй засгийн газартай, төрийн байгууллагуудтай ингээ холбоотой ажиллах чинь тэрийг хин зөвшөөрөх вэ тий одоо зөвшөөрлийн нөгөөд ингээд оруулаад ингээ ажиллах тэр юм хийх вэ гэхээр яг төрийн удирдлагын ажилчид очиод байгаа байхгүй юу. Тэгэнгүүт нөгөө нэг мэдээж одоо ийм компаниуд шууд ингээл бид нар ингэмээр ангил мэдээ саналаа өгнө. Тэгээ тэрнээс дэмжигдтгүүд айгу цөөх юм байлээ. Тэгэхээр яг нөгөө нэг удирдах байгаа тэр шийдвэр гаргагч нар нь яг тэр асуудал дээр ингээд ойлголттой яг тэрийг ингээд дэмжиж ажилдаг тэрийг ингээд ядаж турших тэр боломжийг өгдөг байх юм бол амжилттай явах боломж нэлээд байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр сүүл миний ажилласан UNDP-тэй хамтарч хийсэн нийслэлийн тэр нарны панелийн төсөлтөөр болохоор анх нэг 30-аас 50 айлыг тэгж туршиж үзье гэд туршил хийж үзсэн. Тэгсэн чинь тэр маань одоо нэлээд бас амжилттай болоод тэр айл өрхүүдэд гадна болоод дотоод зөвхөн тэр тог цахилгааны хангаас гадна тэр чинь байнга ингээд нүүрс түлээд ахаар тэр дотор амьдарч байгаа хүмүүсийн идэрхтэй амьсгал тэгээд тэр гэр орны ингээд ариун цэврийн орчноос төсөөлөд айгүй олон сайн ингээд үр дүнгууд харагдаж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт тэр одоо төсөл маань илүү ингээд бас сайн болоод бас нэлээд олон дүүргийн удирдлагууд ингээд дэлгэрүүлээ явж байгаа юм байлаа. Тэгэхээр яг тэрэн шиг нөгөө нэг ингээд удирдлагын төвчний хүмүүсийн ойлголт тэрийг дэмжих хамгийн гол нь тэр тийм шин шийдлүүдийг туршиж үзэх боломжийг олгох юмн дээр нь бол нэлээд чухал харагдсан. За тэгээд бизнесийн байгууллагуудын хувьд гэх юм бол яг хоёр төрлийн юмнууд байгаа. Одоо чинь тууцын дарах ч юм уу тий одоо тэр үүсгэн байгуулагч бүр ингээд бизнесийн ингээд одоо том хүн маань өөрөө яг энэ талын ойлголт айгу сайтай зарим бас том компаниуд байна. Бид нартэй бүр ингээ өөрөө холбогдоод манайхан дээр яавал зүгээр байна таад яагаад өгөөч гэд ингээ тэгж байгаа байхгүй. Тэгэнгүүт мэдээж тэр хүмүүс чи өөрсдөө ингээ тэрийг хийхгүй шүү дээ адапт гэж ингээ орохгүй. Тэгэнгүүт тэр доор нь дунд төвчний менежерүүдтэй тэрийг ингээ гардан гүйцэтгэх хүмүүсүүд маань болохоор яг тэр консалтингийн үйлчлэгээ гэдэг зүйлийг бас нөгөө нэг арцсангуу бас авч сураагүй. Тэгээ Монголд бол яг ийм консалтингийн үйлчлэгээг бол аудитын компаниас ч юм уу зөвхөн нэг тайлан хянуулах байдлаар авдаг шүү дээ. Тэгэнгүүт тэрийг одоо нэг юм
зардал гэж хараад одоо нэг гаднаас ингээд зөвлөгөө авахын оронд бид нэр зөвхөн нэг хүн аваад тэр хүнээ ингээд одоо ESG менежер ч юм уу ингээд тавьчдаг. Тэгээ тэр хүнээр ингээд юм хийлгчүүл бид нар тэр нь ашигтай гэдэг байдлаар хардаг ч юм уу те. Яг нөгөө нэг вишн харж Нөгөө байгаа ойлгох хүн авахыг хүсэхгүй шүү дээ тийм одоо ингээд баг ажлыг ингээд авах гэдэг чинь ингээд баг ойлгодог те. Тэгээ нөгөө вишн харж байгаа хүнээс тэр хүмүүсийг харж байгаа зөрчиж байгаа байхгүй ер нь бол те. Тэр ингээд нөгөө нэг ингээд вишнтэй одоо хүн нь амар ингээд зөв хараад тахад нөгөө хүмүүс маань ингээд хадаад ихтэй хүр ашиг талаас нь хардаг ч юм уу илүү те. Энэ ойлголтын зөрүүнээс нь болоод тиймэрхүү ингээд зүйлүүд байна. Эсвэл доторх тэр дунд түвшний менежер нь аягуулсан ойлголттой бид нарт ийм үйлчлэг хэрэгтэй гэдгийгүүд дээдлийн хүн зөвшөөрөхгүй. Оо ийм үйлчлэг яахын та нар өөрсдөө уншиж судлаа тэгээд хийгээч гэдэг ч юм уу. Тиймэрхүү одоо ингээд нэг асуудал гэх юм уу. Яа төсөл хэрэгжүүл төслийг ингээм амжилттай явуулахад тиймэрхүү юмнууд байгаа нь бол харагдаад байгаа юм. Тэгэхээр яг зүгээр миний бодож байгаа юм хэм бол нөгөө нэг шийдвэр гаргагч төвчний хүмүүс за тэгээд дунд төвчний хүмүүс хэрэгжүүлэгчтэй бүгд яг нэг нийтлэхэн мэдлэгтэй одоо ойлголттой байгаад тэрийг яг нэг тийш нь харуулж чадах юм бол ер нь л тийм чаддаг хүмүүсээс нь зөвлөгөө аваад те өөрсдийнхөө юмыг ингээ хийгээд явсан нь бол хамаагүй үр дүнтэй. Тэнгүүд бид нартай бас ингээ холбогдож байгаа хүмүүс зарим нь болохоор ингээ том байгууллага юм бол олон улсын байгууллагаас ингээ зөвлөгөө авсан. Олон улсын ингээ консалтинг фирмээс тэнгүүд нөгөө тэр хүмүүс чинь яг ингээ Монголын нөхцөл байдлыг бас сайн мэдэхгүй байхгүй. Монгол дээр ингээ бизнес Монголын хууль эрх зүйн орчиг мэдэхгүй тий. Яг нэг олон улсын стандартаараа бодвол амар ч ингээл нэг том ингээл тий. Энэч буруу тэрч буруу ингэсээ тэгсээ гэл ингээ өгчдөг. Тэгээд тэр амар үнэтэй авсан ингээ сервисийнхаа үр дүн ингээ өөртөө компани дээр хийх гэхээр яах ёстойгоо ойлгохгүй. Яг иймэрхүү ингээд нөгөө нэг юм зөрүүнүүд аягүй их гардыг байна. Тийм. Тэгээд тэрэн дээр нас нэлээ одоо бит хоёр манай компани хувьд ч гэсэн бусад одоо бас бидэртэй адилхан юм консалтинг компаниудын хувьд ч гэсэн адилхан тулгардаг байх л гэж бодож байна. Тэгээ уулан тэгээд яг ингээд аль аль тал нь ингээд хүчээ нийлүүлээд те ороод мэдээж бидний хувьд ч гэсэн харилцагч компани хамгийн сайнараа болгочихыг хүсэлтэй. Тийм сайн жишгийг Монголд бас тогтоохыг хүсэлтэй байгаа болохоор тэгж дэмжиж ажиллаж чадах юм бол нэлээ бас хэрэгтэй зүйлүүд гарах юм болов уу гэж бодоод бас нэг зүйл нь одоо Монголын нэг стартап компаниуд байгаа штэ жижигхэн. Тийм хүмүүсийн хувьд бол бас айгүй сонирхож байна манай үйлчлэгийг. Яа тэгэхээр ингээд нэг өөрсдөө айгүй ойлголттой. Тэгээд анханасаа бид нэр яаж ингээ уялдуулах уу тий анханасаа бид нэр яг ямар хуу дата мата цуглуулж явах уу дараа нь тэгээд чинь стартап компаниудад бол ингээл олон улсын тэмцээнд орох инкубатор төвөдөд орох гэл айгүй олон бас боломжууд байдаг дэлхийн юмнуудад оролцох. Тэгээд тэрэндээ ингээ яаж хэрэглэх үү гэдэг дээр анханасаа ингээ зөвлөгөө аваад явж байгаа бас стартап компаниуд байгаа. Тэгэхээр тэр мөр бол надад айгүй таалагдаад бид ч гэсэн ингээ туслаад ингээл ороод явах тийм сонирхолтой. Тэгэл ажиллаа явж байна. Өөрөө чинь ингээ хараа ярьж байгааг сонсоход за ингээд зөвлөгөөгөө өгсөний дараа яг ингээ бодит өөрчлөлт гарсан жижигхэн ч хамаагүй тийм одоо бодит кейс ч юм уу байгаа юу? Эсвэл айгуу тийм эерэг сэтгэл хэлсэн ч юм уу хизээч мартагдгааргүй байсан тийм төсөлч гэдэг юм уу тий? Байсан. Надад бол ингэ санагдсан. Одоо бид нар сургалтаа өгөөд зүгээр нэг компани дээр л дээ нэг том компани. Тэгээд ингээс үйлдвэрлэлийн компани сургалтаа өгөө байж хаад ингээд тэр бүх одоо процессингийн тэр бол Ундавс үйлдвэрлэдэг компанисан. Тэгээд тэгсэн чинь тэр бүх процессингийнхаа ингээд нөгөө нэг одоо хаб гэх юм уу одоо үйл ажиллагааны ингээд менежерүүд нь бүгд байсан баггүй удирдах түвшний хүмүүсүүд нь тэгсэн чинь за бид нар ингээд бас сургалтаа өгөх тайлбарлах тэр нөгөө компаниудаа хэрэгжилж болох те юмнуудын аягүй их заахаа хичээдэг байхгүй. Тэгсэн чинь ингээд юм сонссныхан дараа ингээд асуулт хариулт үеэр тэгжилсэн байхгүй. Бид нар яг нөгөө нэг энэ доктортой хөгжлийн үзүүлэлт ч юм уу NIES үзүүлэлт гэдэг те яг юуг оруулахаа нэг мэдтгүй байсан юм байна. Тэгэхэд одоо бидний ингээд ярьж байгаа ийм үзүүлэлт танахыг оруулал зүгээр шүү. Ийм KPI-уд ер нь олон улсын яг энэ beverage салбар дээр байдаг ингээ хүмүүс бол эдрийг хэмжээ авд юм байна гэдэг ингээд танилцуулдаг байхгүй. Тэгэнгүүт тэр хүмүүс маань тэгж аахгүй. Энэ үзүүлэлтүүдийн зарим нь ингээд бид нар байнга ингээд угаасаа л хийдэг гэж аахгүй юу. Угаасаа л ингээд хийдэг байсан процессынхаа юм хийдэг мөртлөө тэр үзүүлэлтээ бид нар яг энтэй уялдаатай холбоотой гэдэг нь юусэн мдэггүй байна. Тэгэхээр ингээд нөгөө яг энэ үзүүлэлтийг бид нар бас ашиглаж нэг KPI үзүүлэлт ашиглаж болох юм байна гэдэг комент хэлжсэн байхгүй юу. Тэгээ би тэрэн дээрээс болохоор
яг зөв юм байна гэж бодсон. Яагаад тэгэхээр нөгөө нэг тэр хүмүүс өөрсдөө ингээд нөгөө байнга хийдэг процессын ажлыг л хий явж байгаа. Тэгэнгүүт тэрнийх нь энэ нь болохоор одоо нөгөө нэг тэр хүмүүс чинь бас ингээд доктортой хөгжлийн ойлголт гэхээр мэдэхгүй шүү дээ тий. Яг хөө тэгэл нэг дотоод хүмүүсүүд нь ингээд доктортой хөгжлийн 17 зорилт морилт нэ тэрэгэл ингээл ерөнхий тайлбарлаад өгөнгүүт амар том ингээл хоолын санагдал за тэгээ тусдаа нэг цоо шин юм л ингээл те орж ирэх гээд байна гэж ингээ бодоод тэгэхээр тэр чинь ингээ байнгын хийдэг байсан угаасаа л хийдэг байсан юмныхаа үзүүлэлтүүдийг бид нар хэмжээд тэрийг ингээ жохон ч гэсэн бууруулад ч юм уу те явах юм бол айгүй сайн ингээ юм үзүүлэлтэх юм байна гэдэг юм мэдтгүйсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр зүгээр л нэг удаагийн сургалтын дээрээс тэр компани процессийнхнууд дундаас өөрсдийнхөө хийж болох тэр KPI-ийн санаануудыг те цуглуулж болох тэрийг ингээ verify хийж болох датануудыг ингээ аваад үлдчихэж гэдэг нь өөрөө айгуу чухал санагцсан. Тэгээд яг тэрэн дээрээс нөгөө нэг харж байгаа шиг хүмүүс болохоор ингээд цоо шин ямиг ингээ оруулж ирээл те одоо доктортой үйлдвэрлэл процессын болгоно гэх тэгэнгүүт цоо шин тоног төхөөрөмж ингээ худалдаж аваад тавиад ингээ орлуулахыг бодоод иддэг. Тэгтэл бид нар чинь ингээд өөрсдөө одоо байж байгаа үйлдвэрлэлээ явуулахдаа яаж тэрийгээ илүү яг тэр доктортой хөгжил үзүүлэлт юм уу, ESG үзүүлэлт юм уу? Тэр нь бол тэр компани өөрсдийнхөө стратегтэй холбоотой зүйл. Тэрнээс биш яг заавал энийг хий гэсэн чинь бас байхгүй шүү дээ. Тэгэхээр яг тэр юмтай яаж ингэж холбох уу? Тэгээ холбосныхоо үр дүнд тэр компани процессын хувьд хэмнэлт гаргаж нэгдүгээрт чадна. Тэгээ түүнээсээ гадна тэр зүгээр ямар нэгэн тийм зардал шингээж цоо шин юм яахгүйгээр тэрийгээ тодорхой үр дүн гаргаад ESG-ийнхаа үзүүлэлтэндээ оруулаад тайландаа оруулж байна. Тэр л өөр аюул чухал зүйл байгаа да. Тэгэхээр тайлбарын үр дүн хаахын тулд биш яг нөгөө уг өглөөр нь ойлгоод ирэх юм бол ажилчид өөрсдөө тэр ажлыг гардан хийж байгаа мэрэгчлэнүүд өөрсдөө доктортой байдлаар энэ асуудлыг байгаль орчинд ээлтэйгээр яаж шийдэх вэ гэдэг шийдэл нь баг өөрсдөд нь байж байгаа. Тийм. Жохон өөрчлөлттэй оруулаад явуулахад эн чинь өөрөө л доктортой хөгжлийн зорилтуудыг алхам ойртож байгаа одоо тэр хувь нэмэрлэл болж ин гэсэн үг шүү дээ. Тэрнээс биш ингээд заавал ингээл цоо шинээр ингээл нэг юм мод тариал тэ ингээл нэг гадны нэг тийм юм тусламж зүйлэл ингээд дэмжиж ингэж явах тэр чинь болж их нь одоо зардлын асуудал болчихж байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр нөгөө нэг өөрсдийнхөө бүтцээ өөрсдийнхөө компани эхлээд ойлгоод тэрэн дотор нь импрув хийж болох бүр маш их юм байгаа. Зардал гарахгүйгээр тэгэхээр тэрийг ингээд хийгээд ойлгоод ингээд өглөөрийн чихээсээ ойлгочих юм бол тэр чинь цаашаагаа ингээд асуудалгүй явчихаар тийм юм болох гэдэг л гол нь ойлгуулах гэдэг. Европын холбооны одоо манайд хэрэгжиж байгаа Европын холбооны санхүүжүүлж байгаа төслүүд төр чинь тэгдэж штэ тийм нөгөө төсөл хэрэгжүүлж байгаа нэгжүүдийгээ доктортой хөгжлийн зорилтод одоо нийцүүлээд нэг удаагийн аяг халбах сэрээ хэрэглэхгүй шүү. Тэнд одоо суухаар ирж байгаа, сургалтын суухаар ирж байгаа шиг хуралд оролцохоор ирж байгаа хүмүүсийг өөрсдөө усныхаа сантаа ирээрээ гингүүтээ бид нар өөрсдөө нэг баллонтой ус тэндээ байршуулаад тавьчихдаг ч юм уу те энэ чинь асуудал байгаад байна те. Тэгэхээр мэдчлэн ийм хөрхөн жижигхэн алхмуудаар доктортой хөгжлийн зорилтыг одоо хэрэгжүүлэх боломжтой юм а гэдэг одоо мессежийг өгч байгаа стартап компани танаах юм болов уу гэж би бодсон. Тийм. Аль болох компаниудыг ойлгочоосэй зүгээр жохон ч гэсэн өөрчлөлт хийгээд те тэрийг ингээд өөрчилчих юм бол тэр компанид ч хэрэгтэй, нийгэмдээ ч хэрэгтэй юмнууд байгаа даа. Тэгэхгүй одоо нөгөө дээр үе шиг ингээд нийгмийн хариуцлага гэл тэгэнгүүт амар том төсөвтэй байдаг ер нь угаасаа компаниуд. Тэгээ тэрийг ингээд гадагшаа ингээд үр дүн дараа нь хэмжих үзүүлэлт авахгүй, үр дүн байхгүй юм руу цацаад дуусгачдаг. Тэгэхээр тэр нь биш тэрийгээ жинхэнэ өөрсдөө дотооддоо муу эсвэл ажилчдаа муу тий тодорхой тэр өөрсдийнхөө юмд хэрэгтэй хүмүүстэй хэрэгтэй зүйлүүд дээрээ зарах хэрэгтэй. Тэгээд түүнийгээ олон нийтэд танилцуулах хэрэгтэй гэдэг л хамгийн гол юу болоод байгаа. Тэгэхгүй нөгөө хитрхи манай Монголын бизнесийнхэн бол PR тал руугаа ашиглал тий одоо баг бүгд л ингээл доктортой хөгжлийн тайлан гэдэг юм гаргадаг мөртлөө тайланг нь орой харахаар яг нөгөө олон улсын тайлангийн стандартын шаардлага хангасан юм ерөөсөө байдгүй амар гоё ингээл зураг тавьсан амар гоё ингээл бид нар тэдэн ширхэг инглээд мод тарьлаа тий. Тэгтээ мод тарьж болно. Мод тарьсан бол жишний хэмжээний CO2-г абсорб хийсэн гэдэг ч юм уу. Яг тэрний нөгөө нэг үр дүнийг үзүүлж байгаа нөлөөлөл гэдэг зүйлийг нь бас айгүй орхигдуулаад байгаа. Тэгээд тэрэн дээр бид нар тайлан дээрээ та нар жоохон бодиттой тийм тоон үзүүлэлттэй, хэмжих үзүүлэлттэй. Тэр чин дараа нь эх жил одоо суурьа тодорхойлчих юм бол жил болгон тэр датагаа хэмжээл ингээд өссөн байна, буурсан байна гэдэг юм гараа явчихна.
Тэгэхээр тийм болоосай л гэж хүсэж байгаа. Сэлэнгээгийн хувьд одоо доктортой хөгжлийн чиглэлээр Англид сурж байхдаа тий ажигласан зүйлс байна уу? Тухайн газар орон нутгийнхаа одоо тэр иргэдийн амьдралын хэм маягч гэдэг юм уу тий улсынх нь бодлогоос тэгээд эргээд магадгүй Монголд ирээд хэрэгжүүлмээр санаанууд байсан уу? Санал санаачлагууд. Надад бол тэнд бол бүр ингээд автобусны жолоочоос эхлээд дэлгүүрийн хөдөлгөгч хүртэл ингээд хүмүүсүүд нь аягүй сайн ойлголттой. Одоо бид нар бол ингээд нөгөө хүмүүстэй ингээд бас ингээд эко гэдэг ойлголтыг ингээд заавал одоо юу гэдэг гэлхар ут хэрэглэж болохгүй шүү гэлтэй одоо ингээд эн чинь ингэ шүү гэл одоо бид нар бол ингээд бүр ингээд зарим хүмүүс л тэрэл аягүй төвхтэй ингээд сонсогдож байгаа байхгүй. Тэгэл гэлхар ут хэрэглэхгүй тэгэл ингээд байнга л хэрэглэж байгаа юм чи яах юм гэдэг ч юм уу те ингээд нэг юм амьдралд нь нэг юм жоохон нэмэлтээр нэг юм ингээд өгөөд байгаа юм шиг одоо ингэж болохгүй тэгж болохгүй заавал ингэх ёстой тэгэх ёстой гэл те. Тэгэхэд тэнд болохоор ингээд бүр ингээд бага насны цэцэрлэгээс нь хэсвэлээд ийм боловсролын системд нь угаасаа орсон мэт юм билээ. Би бас маа сургуулийн нөгөө Newbie Association гэж байдаг байсан. Тэгээ тэрэнд байдаг гишүүнээр тэг бингүүд бид хэд болохоор ингээд цэцэрлэгийн хүүхдүүд болоод 10 жилийн хүүхдүүд эднэрт ингээд очиж бас хичээл зааж ингээд workshop бид нар хийдэг гэсэн байхгүй юу. Тэгэнгүүт яг ингээд харахаар багаас нь хэсвэлээд те одоо ингээд органик бүтээгдэхүүний жишээ нь одоо шинж чанар эдрийг ингээд зааж өгч байгаа байхгүй юу. Одоо хөрс мөрсөнд нь өөртөө юм тариулаад ингээ хураалгаад тэгээд эний чи ингээд ингээ усталтын ус чи болохоор ингээд цэвэр байх хэрэгтэй те. Тэгэхээр ингээд цэвэр жимсурга та нар ингээ сайхан ингээд аваад идэнэ. Энэ ингээ химийн бодистой жимс энэ жимс хоёр ялгааны юм гэл ингээл ерөөс ингээ бүр ингээ жижигкнээс нь хэсвэлээд ингээ ойлгочоор тэр хүн ингээ бие даасан хүн болохдоо угаасаа л ингэж болохгүй те. Угаасаа л энэ пластик болмоо угаасаа тийм болохоор ингээд тэр өсөж ихэн тэр нэг удаагийн салгаад дууссан бүсийг бол уухгүй. Тэр нь ч их сая үнэтэй эдэн штэ. Яг үнийхээ хувьд бас ингээд нөгөө нэг савлгаатай ус мас чаа яг үнэтэй. Тэгэхээр яг нөгөө нэг гих мэт ингээд юмнууд нь ингээд хоорондоо айгу уялдаатай байдаг болохоор хүмүүс бол одоо амьдралын маягдаач гисэн тэр дугуй муугуу унах мунахтай ингээд тэр бүх юмнуудыг ингээд шингээд өгсөн болохоор айгу сайн ойлголттой юм билэ. Тэгэхээр ер нь бол нөгөө нэг манадаас боловсролын системээ заавал нэг тийм одоо юу гэдэг бүр амар том хичээл оруулаад те ингээл багаас нь ингээл ингэсэн тэгсэн ингэж болохгүй тэгж болохгүй гэдэг тийм юм байхаас илүүтэйгээр одоо ингээл байгаа 10 жилийн хичээлүүд байгаа штэ те одоо газар зүйч юм уу эрүүл мэнд ч юм уу тэр хичээлүүдийн зүгээр сэдвүүд дээр нь жоохон нэг юм сэдвүүдийн агуулгуудыг нэмээд өгчвөл бараг илүү ингээд амьдралд хэрэгтэй юм шиг санагдаад тэгэнгүүт яг нөгөө нэг боловсрол гэдэг талаас нь хүмүүсд ойлгоод ингээд дуусаад одоо ялангуяа бас их сургуулийнханд яг энийг заамаар байгаа байхгүй юу. Яг энэ ногоон доктортой хөгжлөлөд одоо энэ бизнесийн тий салбарт ажиллах гэж байгаа хүмүүс ядаж ингэ шийдвэр гаргахдаа яг энэ доктортой хөгжил гэж юу юм, энэ байгальд ээлтэй бизнес гэдэг нь юу юм те гэдэг юмнуудыг ингээ аюулсаа ойлгодог болчих юм бол тэр хүмүүс ажлын байран дээр гарсан ч гэсэн тодорхой жижиг юмнууд дээр санаачлаг гаргаа шийдвэр хийгээ явах айгүй боломжтой юм шиг санагдсан. Тэгэхээр яг нэг боловсролын тэр систем дээр яг энэ талаар яаж оруулах вэ? Гэхдээ тэрийг бүр ингээд нэг хүчээр нэг тийм хатуу байдлаар биш те. Одоо ингээл 17 зарилгыг чэйжлүүлдэг ч юм уу. Ингээл бүр нэг тийм хатуу байдлаар биш. Яаж ингээ амьдралдаа тэр хүн зүгээр танд яага хэрэгтэй вэ? Танд яага хамаатай юм бэ гэдэг талаас нь л ойлгуулад өгчих юм бол айгүй зүгээр юм болоо гэж бодсон. Тэгээд яг нэг зүгээр point нэмэлэх юм бол яг нэг community талын асуудлуудаас нэлээд сайтай. Тэнд чинь нөгөө одоо жишээ нь байнгын дотоодын хүмүүсийнхаа одоо жижигхэн манай хотелаа гэхэд манай хот дээр ингээд одоо тэнд хашаанда помидор алим ингээд тарьдаг хүмүүс байлаа гэхэд ийм өөр тэр community-ийн хүмүүс ингээд юмаа зардаг. Тийм юмнуудыг ингээд зохион байгуулдаг байхгүй айгүй их. Тэгэхээр ингээд бас нөгөө нэг дотоод ийм органик юмыг ингээд айгүй их дэмждэг. Нөгөө хүмүүс нь ч гэсэн дэлгүүрийн алим авч идснээс илүү тэр нөгөө хүмүүсийн хийсэн алим ч юм уу те тэр юмнуудыг авах юмнууд тэгээд хоёр дахь хувц мувцаа ингээд зарах. Тийм одоо тэр бол ингээд нэг дүүргийн л одоо зохион байгуулж байгаа ажил гэсэн үг байхгүй баг Монголд бол тэгэхээр ингээд тэр хүмүүс ингээд яг тэр одоо өөрхөн хэрэггүй байгаа юм а хүмүүс зүгээр бэлэглэх ч юм уу зарах ч юм уу тэр ингээд боломжийг өгөх тийм community engagementтэй холбоотой айгүй үйл ажиллагаа хийдэг нь бас айгүй зөв санагдсан. Тэгэхээр яг тэр дүүрэг дээр нь ч гэсэн city council лидер дээр нь дандаа тийм яаж энийг те хүмүүсийн ингээд энэ төрлийн юмнуудыг нэмэгдүүлэх үү, ингэж хийх үү гэдэг дээр хөтөлбөр дээр гаргадаг хүмүүс байдаг. Манай анги охин ч гэсэн бас тиймэрхүү ажил дээр хийдэг байхгүй. Тэгээ одоо ингээд бид нар ингээд ярангуут яг тийм шин санаа хүмүүсүүдийг яаж ингээд оролцуулаад хийх үү гэдэг дээр нэлээд тийм юмнуудаа бас ярьж хийдэг нь айгүй
гоё санагдсан. Наад чинь бас аягүй чухал санаа байна. Дүүргийн төвшөнд, хорооны төвшөнд одоо хариуцсан баг тий доктортой хөгжлийн чиглэл Тийм. байгаа энэ доктортой хөгжлийн зорилтод одоо хүрэх ч гэдэг юм уу байгальд ээлтэй бизнес Мгм. байгаа тэр дүүрэг хороонд байрлаж байгаа аж ахуйн нэгжүүдийгээ дэмжиж ажилтдаг ч юм уу холбоотой ажилтдаг ийм баг мэрэгчлэн албан тушаалтан байхад л тэрийг Тийм. нөгөө шийдвэр гаргах төвшинх нь хүмүүст үргээд магадгүй тэр аж ахуйн нэгжид тулгамдж байгаа асуудал байх юм бол эргээд шийдвэрлэх талаас нь ажилдаг Мгм. бараг нэг ажлын байр баймаар сонсогдлоо л доо. Тийм. Миний ярианаас Тийм. одоо ингээд би бодоход ингээд 2 дахь хувцас зараад тий ингээд өөрхөн нөгөө юуны хуучин хувцас зардаг дэлгүүр ажиллаж байгаа залуучууд бас манай Улаанбаатарт бол харьцангуй нэмэгдсэн байна. Мгм. Одоо сүүлийн үе залуучууд жишээ тийшээ явж үзэн бүтлээ. Энд ийм юм байгаа мэн бид нарт би ч гэсэн одоо сонирхлоор ийм зүйл хийж болох юм байна гэд өөртөө аваад ирдэг. Гэхдээ хөөрхөн министа яг нөгөө бор зүрхээрээ зүтгэж жагаад Тийм. тэгээд үнэхээр болохгүй бол бизнесээ хаах хүртэл байдаг. Тийм. Тийм нөгөө эн чинь өөрөө бас яг нөгөө бодлогынхаа хувьд, засгийн газрынхаа хувьд ч гэдэг юм уу шийдвэр гаргагчдаас нөгөө дэмжлэгтэй явж иж цэцэглэх бизнес байгаад ах шиг байгаа юм л да. Тэр Тийм. ингээд хүмүүс шууд ингээд дэмжиж одоо эсвэл бүр амар овоож цаатал ашиг болоод авах зүйл Мгм. биш. Яг залуучууд өөрсдийнхөө тэр passion, сонирхол, хоббигоороо ингээд эхлүүлж байгаа. Одоо чи найзтайгаа эхлүүлсэн энэ стартап компани Мгм. ч гэсэн яг л өөрийнхөө энэ ориглон хүсэл мөрөөдлөөр л эхлүүлсэн компани байгаа байхгүй. Тэгэхээр яг Тийм. бодит амьдрал дээр зүгээр энгийн уламжлалт бизнес хийж байгаа компаниудтай одоо нөгөө адилхан тэр шалгуурыг давчиж гэдэг юм Мгм. адилхан татвар хураамж төлөөд явах нь зүйтэй байдаг юм уу? Эсвэл энэн дээр бас бодлого тодорхойлогчдын зүгээс тодорхой хэмжээний хөнгөлөлттэй нөхцөлийг санал болгодог ч юм уу те стартапуудыгаа дэмжих Мгм. ийм болцолтой байдаг ч юм уу бодлогын төвшин ингэж ярьж үзмээр бол надаас Мгм. тийм Аха. магадгүй чи яг нөгөө стартапаа байгуулах гэдэг нөгөө одоо байгууллагын ажилтан байж байгаад өөрөө бизнес эрхлэгч болоод бизнес эрхлэгчдтэй уламжлалт бус ийм одоо доктортой Мгм. тэр стартап хийгээд явж штэ тий. Тэгэхээр энэ дээр одоо Мгм. анх ингээд байгууллага байгуулахад ч гэдэг юм уу энэ одоо байгууллагынхаа цаашдын үйл ажиллагааг доктортойгоор авч явахад тулгамддаг ер нь асуудлууд байдаг уу? Мгм. Байлгүй яг уу. Манай одоо найзууд донд ч гэсэн айгүй олон стартаптай хүмүүс байдаг. Тэгээ яг уу бидэд ч одоо ингээд яг манай хувьд гэх юм бол яг цэвэр ингээд оюуны бизнес шүү дээ. Яг ингээ өөрсдийнхөө чадварыг л тэр хүмүүст зарж борлуулад те тэрэн дээр нийгэмдээ тэргээр дамжуулаад нийгэмээ сайхан болгоё гэсэн зорилготой. Тэгэнгүүт яг уу англи болол ингээ инкубатор төвүүд эдэр байдаг. Маш их байдаг. Дүүргийн хэмжээнд ч тэр улсын хэмжээнд ч тэр бүр олон улсын хэмжээнд ч тэр байдаг. Тиймэрхүү одоо байгууллагуудаас бас ингээ грант аваад тэ өөрсдийнх нь төслийг ингээ хэрэгжүүлээд ингээ явах. Анхны тэр ингээ seed дээр нь тэр стартапуудыг ингээ дэмжих. Ядчил ингээл офисын ч юм уу тэ бүрэн хэмжээний офис ч гэсэн ингээ өдөр тутмын цагаар очиж суух боломжтой тийм нөө нийтийн юм эзэмшлийн дэмжих тийм маш олон хөтөлбөр өдр байд юм лээ. Солонгос ч гэсэнтэй sandbox-оос хэсвэлэл ингээл аюу олон юм байдаг. Бидэд болохоор одоо ингээл хараад тэгэнгүүт манад бол за тийм офис юмнууд нь болио тий одоо бид нар байхгүй угаасаа байхгүй болохоор одоо яах вэ гэж бодё гэхэд ядаж хууль эрх зүйн орчинд бол нэлээд бас төвөгтэй асуудлууд байдаг. Одоо жишээ нь бидэд ингээд зөвлөх үйлчлэгээ үзүүлэнгээ ингээд яг түрүүний хэлсэн индекс эдрийг баталгаажуулах те тэмхүү төрлийн ингээд үйлчлэгээ үзүүлэх болонгууд тэр нь нөгөө нэг аудиттай холбоотой болчдөг. Тэгээ аудитын одоо зөвшөөрөл авдаг ч юм уу. Заавал эсвэл тэр Аудитын компанида төлөвлөлтөөр ороод явчихдаг гэсэн үг үү тий? тий одоо яг нөх хууль эрх зүйн орчныг тэр тусгаалсан одоо яг энэ чиглэлийн ийм төрлийн баталгаажуулалт үйлчлэгээ гэдэг юм яг тийм тусгай хууль байхгүй. Тэгэнгүүт ингээд нөгөө нэг ийм үйлчлэгээ олонгууд ингээд аудит ч юм уу Монголд одоо хамгийн л түгээмэл авдаг зөвлөхүүлсэн ингээд аудит болчиход байгаа байхгүй. Тэгэнгүүт ингээд аудит үйлчлэгээний юм тусгай зөвшөөрөл байх хэрэгтэй гингүүд за тэгвэл яаж тэгвэл тэрийг авах уу гэнгүүт одоо тэр компани одоо тэдэс дэш аудитортай байх хэвээр тэр хүмүүсийнхаа цалин нийгмийн татгалын ингээд хэдэн жил ингээд төлсөн байх хэрэгтэй гэдэг ч юм уу. Ингээд дөнгөж ингээд гарч ирж байгаа компанид яг тийм нөгөө нэг шаардлагууд нь тий ерөөсөө угаасаа хүрэх боломжгүй тийм шаардлагууд байдаг. За тэгвэл эсвэл тэгвэл за бид нар ингээ олон улсын тендерт те олон улсын тендерт одоо ингээд сургалт авахаас эхсүүлээд ингээ үйлчлэг үзүүлэх юмнууд дараагаа тэгэнгүүт
За дор хаяж 5 жилийн туршлагатай авах хэрэгтэй. Тэгэл дээрээс нь дор хаяж тэдээстэй шүнтэй авах хэрэгтэй. Тэгээ тэд нар бүгд ингээл нийгмийн татгалзаар баталгаажсан байх хэрэгтэй гэдэг ч юм уу. Яг ингээд нөгөө нэг тэр шаардлагууд нь одоо хангаж байгаа газрууд нь жилийн баландаа ингээл олон улсын байгууллагууд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол угаасаа олон улсын тэр том байгууллагуудтай хүрсэлдэх ямарч боломжгүй шүү дээ. Одоогийн төвшөнд бол. Тэгэхээр яг тэр нөгөө нэг тэгэхэд тэр одоо тэр байгууллагууд ингээд хийж байгаа сургалт тэрт би өөрөө зөндөл сууж ирсэн л та. Тэнгүүд ингээд тэрийг ингээд дараах ингээд сэтгэлийн үр дүнгуудыг ингээд харахаар бидний одоо ингээд нөгөө дотроос нь мэдээд байгаа хүмүүсийн хувьд бол бас ингээд гэп байгаа даахгүй. Тэгэхээр тэрэн дээр нь бид нэр уулна одоо ингээд чаддаг хүмүүс нь чаддаг юм ба ингээд хийгээд те ингээд контрибьют хийгээд явмаар байна. Яг ялангуяа бид нар шиг яг ийм төвчний хүмүүсүүдэд бол улс оронд ч гэсэн өөрсөнд нь хэрэгтэй тийм бодлогын төвшөнд ингээд ажиллах хүч байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрэн дээрээс нь уялдуулаад за тэр ингээд ийм тендер ментрийн шаардлагаас нь хэсүүлээд юмнууд бол байгаа. Тэгээ түүнээс гадна одоо жишээ нь дата мэдээллийн айгүй ховор байдал те яг нөгөө нэг олон улсын за байгууллагатай хамтраад бид нэг судалгаа хийя гэх тэгэхээр нөгөө улсаас ирдэг ийм дата мэдээллийн зөвшөөрөл авахд айгүй хэцүү. Тэгээд бас манай датанууд ч гэсэн өөрсдөө бас юу гэдэг бүрэн бүтэн босч юм уу те. Тэгэхээр тэрэнд нөгөө нэг ийм access хийх байдал айгүй хэцүү байдаг. Тэгээд за татвар нийгмийн татгал матгал бол мэдээж маш их юутай. За тэгээд ер нь аль тэгэл одоо ингээ хараад яг нөгөө нэг улсын төвшнөөс одоо тэр нөгөө хууль эрх зүйн орчинд Монгол улсын одоо тэр нөгөө бодлого ч юм уу те бас юмнууд дээр нь бид нар ингээ ороод туслаад ингээ явах боломж байхад тэрнийх нь бас нөгөө нэг ямар шаардлагаар яаж тэрэнд одоо орох тийм мэдээлэл хангалттай биш. Тэгэхээр одоо нөгөө танил талаараа л өстой нөгөө хүмүүс орж морж яад юм уу гэхээс биш ингээд тийм нөгөө нэг хэцээдээ болоод өнгөрсөн гэмээр тийм юмуд байгаа байхгүй юу. Тэгэхээр яг тэр нөгөө хууль эрх зүйн асуудал болоод тэр нөгөө нэг одоо шаардлага те яг тэр биднэрт одоо ажил олох гэсэн үг шүү дээ. Нэг ясны ингээд айгуу сайн тийм нөгөө нөлөөтэй томоохон ажлуудад оролцох тэр нөхцөл боломжийн хувьд бол жоохон асуудалтай юм шиг одоо юм байдлаар санагдаад явж байна. Танай байгууллагын тухай сонсчоо тэгж болсон байхгүй юу? Ковидын үед чинь бас манайд бас нэлээд юм жижиг хөөрхөн газрууд хаагдсан шүү дээ. Тэгээ тэр үед улсын бодлого одоо шийдвэр ямар чухал байдгийг юм бэ? Нэг хүнд одоо нэгж байгууллагад яаж туслах юм бэ гэдгийг бид нэр ер нь ковидын үед бас харсан шүү дээ. Ингээл байж идэл фэйсбүүкээр тэ нэг газар ингээл одоо та нарын очдөг юм бүрхэн газар хаалгаа барих гэж байна. Тэ бид нар үнэхээр байна гээл тэр үед л яг илүү бидэнд одоо нэг олон нийтэд илүү хүмүүст илүү боддоор тэгээ нэг улсын бодлого шийдвэр ямар чухал байдгийм бэ? Оновчтой бодлого гэдэг илүү мэдрэгдсэн болов гэж зүгээр надад санагдаад идэгин. Тэгээд танаах шиг яг ингээд нөгөө байгаль орчинд ээлтэй доктортой хөгжлийн чиглэлээр ажиллаж байгаа ийм стартапууд ер нь бол Монголд ховор штэ. Тэгэхээр ядаж ийм стартапуудыгаа ийм одоо нөгөө бодлогоороо ингээд дэмжиж ямар ч тач одоо хаалгын хаагдах хүртэл биш. Тэгээ илүү цаашаа цэцэглээд хөгжөөд магадгүй зөвхөн Монголдоо биш одоо тэр олон улсын байгууллагууд шиг өөр газар ч гэсэндээ зөвлөгөө өгөх тэр нөхцөл боломж суурийг нь бүрдүүлж өгөөсэй гэж хүссэндээ сая бас алдаж чамаас. Харин тийм юмудаас хэрэгтэй байна. Тэгээ ер нь аль яг хуу англид бол яг илүү манай англи хэсэг ижилхэн гэдэг наттай стартапыг явж байгаа манай ангийн хүмүүс чинь байгаа байхгүй. Тэгэхэд тэднэрт бол ингээд илүү надад таалагдсан гэх юм бол нэг амар байр орон сууц тэр юмнууд нь биш. Ингээд нөгөө дата мэдээлэл дээр access хийх боломж өгдөг нь айгу таалагдсан. Яг тэр нөгөө өөрсдийнх нь хэрэгжүүлж байгаа хийж байгаа судалгаан дээрээ авах тэр дата мэдээллүүдийн тэр нөгөө connection-уудыг ингээд холбож өгдөг. Одоо жишээ нь би эрүүл мэндийн холбоотой агаарын бохирдолтой холбоотой судалгаа хийж өгвөл юу гэдэг нийслэлийн агаар орчны бохирдлыг дэмжих газартай хамтарч ажиллаад эсвэл байгаль орчны хамтаа ингээм хамтарч ажиллах тэр нэг юм хөрхөн тэр моделийг ингээ гаргаж өгч байгаа байхгүй юу. Тэгээд ингээд уулзаад тэгэнгүүт яг тэр чинь ингээ мэрэгжлийн бас ингээд улсын талаас харж байгаа хүмүүс нөгөө талдаа зөвлөгөө өгдөг ч юм уу те эсвэл яг тэр нөгөө судалгаанаас гарч ирсэн үр дүнгийн улс нь өөрөө ашиглахдаа тэр компанигаа бас давхар дурдаад те
ийм судалгааны ийм компани байдаг гэдэг тийм юмар нөгөө нэг ингээд илүү олон нийтэд таниулахад нь ч тусалдаг гэх юм уу. Яг тэр нэг юм экосистем шиг юм байгаа даа. Тэгэхэд бид нар одоо жишээ нь дата авъя гэл ингээд гуугаад яхан бол угаасаа хариу ирэхгүй шүү дээ. Тэгэхээр ингээд ерөөсөө тэгэл тэгэнгүүт ингээд тэр ч одоо танд хүмүүнлэлсэж их Монголд л одоо үйлчлэх юм шиг байна. Тэгээд тэгэнгүүт яг тийм байдлаар нөгөө нэг илүү заавал нэг тийм мөнгө төгрөгийн тийм одоо тэр офис мараа биш. Тэр нөгөө нэг тэр хүмүүсийг хийх тэр яг тэр ажлынхаа чөлөөт ажлын орчинг нь л дэмжиж өгөхөд. Тийм зөвхөн би мэдээллийн ч бод байдлыг нь хангаад тийм тэр одоо мэдээлэл дата одоо улсаас нууцл биш болвол тэр мэдээллүүдийг тийм ил одоо хурдан шуурхай хангаад өгчдөг. Эсвэл та нар өөрсдөө ингээд онлайнаар ороод авчих боломжтой. Онлайнаар open data гэл тэ нөгөө эмнэлттэй өгөгдөлтөй мэдээлэлүүд гээд байдаг. Гэхдээ ингээд орох гэхээр нэг бол хуудасны ажилтгууч юм уу эсвэл тэр нөгөө мэдээлэл ажиллахаа байцсан ч гэдэг юм уу эсвэл бүр хийгээгүй одоо шинжлэх удацсан гих тохиолдол зөвхөн одоо нөгөө нэг зөвлөгөө үйлчлэгээ биш би бас ингээд өөр юмнууд дээр ингээд төсөл хөтөлбөрүүд дээр ингээд ажиллаж байхад бол харагддаг л да ялцчихгүй. Харин тийм. Тэр тал дээр илүү явуулаа илүү зүгээр. Тийм дэл ер нь бол яг стартапын хувьд бол бизнесийн орчин бол ялцчихгүй. Одоо маа технологийн салбарт ажиллаж байгаа найзууд ч тэр тийм. Ер нь бол ингээл татвар нийгмийн татгал гэл нэлээд тэр санхүүжилтийн асуудал төр ч гэсэн нэлээд юмнууд бас байдаг. Тийм тэгээд баг энд яснаас нөгөө Казахстанд стартапын нөгөө нэг Incubator Hub нь ингээд аплай хийгээд ингээд ороод ингээд явчих юм бол айгүй сайн ингээд нөгөө нэг юу гэдэг ментор дэмжлэгтэйгээр те яваад байгаа тийм бас юмнууд ч байгаа даахгүй юу. Тэгтээ бас яг уу улстай юмаа хийгээд өв нэмрээ оруулаад явах гэж байгаа тийм хүмүүсийг бол ер нь тэр улсын одоо тэр ялангуяа бас тэр англи нөгөө нэг тийм зөвлөл мөвлөл байдаг шүү дээ. Одоо жишээлх юм бол ийм бизнесийн байгуулалт холбоотой юм одоо independent бизнесүүдэд төлөөлсөн тийм одоо хууль эрх зүйн орчны зөвлөл ч юм уу тийм ингээ хажуу талд иргэдэг тийм зөвлөл мөвлөлтэй тийм хүмүүд дээр оролцуулаад явбал бас айл ал талдаа хэрэгтэй болов гэж харж байгаа. За бит хоёрын подкаст ер нь өндөрлөх төгч байна. Манай сэлэнгээ төшөө бас хөндөж ярмаар магадгүй миний асуугаагүй сэдв байна уу? Хэлмээр байгаа юм уу? Яг миний хувьд л яг өөрийнхөө сүхсэл сонирхлоор тэгээд Монголынхоо нийгэмдээ жоохон ч гэсэн хувь нэмрээ оруулчих гэдэг үднэстэй компаниг явж байгаа. Тэгээд эндийнхээ хувьд ч гэсэн хүмүүсийг илүү яг манай монголчууд хамтран ажиллах гэдэг тэр майндсетийг өөрсөндөө юу гэсэн суулгавал зүгээр юм болоо гэж бодоо. Би бас яг энэ чиглэлээр ингээл айгүй нэг санхүү эдийн засаг ч юм уу эсвэл ингээл 10 жилийн хүүхдүүд эдэргээл ингээл нэг төрийн бас байгууллагуудын өндөр очиж хичээл ордог л доо. Тэгээд тэгэнгүүт хүүхдүүд залуучуудын ойлголт бол одоо айгүй өөр болсон. Бүр ингээ 10 жилийн хүүхдүүдийн ойлголт хүртэл бүр амар сайн болсон. Яг энэ доктортой хөгжлийн асуудлууд дээр ингээ айгүй нэрнгээс айгүй сонирхдаг тий. Нэрнгээсээ тэгвэл бид энэ дээр яах вэ гэл айгүй хөөх юм ингээ ярьж байгаа байхгүй. Тэгээ тэрийг харахаар бол айгүй урам зоригтой. Ингээд ирээдүйд айгүй сайн ингээд нээлттэй гоё хаамна гэж боддог. Нөгөө талдаа яг нөгөө үйлчлэг авч байгаа ингээд одоо том болсон байгаа төрийн болоо төрийн бус одоо энэ бизнесийн байгууллагууд юм дээр очиод ингээ харахаар тэрийг илүү яг нөгөө нэг хамтран ажиллах гэдэг тэр өнцгөө барьж олж харж чадахгүйгээр одоо барыг нөгөө нэг өрсөлдөө өн ч юм уу те эсвэл ингээд нөгөө нэг манай энэ компанид одоо зөвлөх хөшлүүлсэн бол манайхад ахгүй гэдэг ч юм уу. Тийм одоо нөгөө нэг майндсетийн хувьд бол өөрчлөгдөх нэлээд шаардлага бол байгаа маа гэж бол бодоо да. Тийм. Тэгэх юм бол бид нэр ингээд тэр компани хувьд ч гэсэн өөрсдөө ингээ юмаа сайхнаар те нэг тийм зардал мөнгө тэгж нэмж нэх гаргах шаардлагагүйгээр яг тэрийгээ зөв юмд нь зарцуулахын л болон тусалж өгөх гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр яг тэрэн дээр нэг л анхаарал яг хүмүүс өөрсдөө хамтран ажиллах тийм чиглэлтэй болоод ингээ монголчууд жоохон нэг тийм нэгдэж гээд ойртой нэгдэж чаддгүй гээд яриад байдаг шүү дээ. Тэр ч гэдэг баг үн юм шиг. Тэгэнгүүт яг тэрэн шиг одоо ингээд жоохон хүлэн зөвшөөрөх талаасаа ажиллаад ингээд сурчих юм бол аль аль талтай илүү зүгээр хэрэгтэй болов гэж бодоо да. Тэгээд бидний хувьд ч гэсэн одоо ингээд шинээр байгууллагын талбайтай ингээд технологийн стартапууд тэдэртэй бол хамтран ажиллах аягүй сонирхол өндөртэй байдаг. Нэг тийм залуу ингээд ойлголт ижлэхэн ингээд хүмүүстэй ингээд явахаар илүү бас гоё шин зүйлүүдийг улсдаа нэвтрүүлээд явъя гэсэн бас тийм бодол мөрөөдөлтэй байгаа да. Тийм тэгээд ер нь бол хүмүүсийг одоо доктортой хөгжил ингээл амар олоод сүултээ бүр ингээд хүсгэн дундаа барыг нөгөө тоолгоо иргэн гэдэг шиг
ESG, CSR, SDG эдэргэлгүй баах юмнууд яриад ингээл яваал ингээл те тэрийг ойлголтын зүрүүгээ ингээд нэгтгэхгүй болохоор сүүлд нь яг энэ нөгөө доктортой хөгжил айгуу том үндсэн айгуу үнэтэй юм концепт байгаа шүү дээ те. Энэ ойлголт маань сарнаад бүр нэг хитрхи ингээд нөгөө нэг PR-ын чиглэл рүү орчихвол гэсэн яг айдас гэх юм уу тийм мэдрэмж болол бас байгаа. Тэгэхээр яг тэрэн шиг биш тэр компанийн гоё тайлан гарахтаа биш доторх юмных нь агуулгынх нь үнцнийг ойлгосоо. Тэгж чадах юм бол угаасаа импакт нь өөрөө хэмжигдээд тий өөрөө ингээд тодорхой болоод ингээд гараад ирнэ. Тэгэхээр тэрэнд л илүү сайн компаниуд маань харж ажилласаа л гэж хэлмээр байна. Хэлбэрт биш агуулганд нь Агуулга тий. тийм бол нөгөө чиний түрүүний онцлсан нөгөө хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой тий агуулга гэдэг чинь угаасаа л бидний байгаль дэлхийгээ хайрламаар байна. Ирээдүйд үлдэж байгаа дараачихаа үед энэ их дэлхийгээ яг энэ байгаагаар нь л өгмөр байна. Усны төлөө тэмцэлддэг биш. Одоо хүчил төрөгчийн төлөө тэмцэлддэг тийм нийгмийг бол угаасаа дэлхийг одоо үр хөвгтөө үлдэхийг хүсэхгүй байгаа шүү дээ тий. Тийм зорилгоор явж байгаа шүү гэдэг тэр нөгөө нэг яг ерөнхий агуулга ойлголтоо хэрвээ хүмүүс маань ойлгочих юм бол тэр нөгөө хамтарч ажиллах тий нэг зүйлд зорж байгаа юм чинь энэ компани нэг авсан чинь манайх авахгүй ч гэдэг юм уу тий. Ийм нөгөө нэг хэлбэрийн төдий сонголт шийдвэрүүдийг бол гаргахгүй байх. Найдаж байна. За ингээд Сэлэнгээдээ баярлалаа. Манай өнөөдрийн подкастт маш завгүй байсан гэсэн цагаар өнөөдөр ярилцсанд. Тэгээд манай подкаст ч гэсэндээ нэг талаараа бас энэ доктортой хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой ашигын төлөө бус Чэвнэн алумни програм фондаас одоо дэмжлэг аваад хэрэгжиж эхэлж байгаа нийтдээ 12 удаагийн подкаст дугаар Чэвнэн төгсөж байгаа төгсөгчдийг онцолж оруулж байгаа ийм подкаст төсөл байгаа. Тэгээ бидний энэ төсөл ч гэсэндээ багхаач гэсэн энэ доктортой хөгжлийн одоо тэр энэ зорилтод Монгол бас хүрэхэд багхаач гэсэн хувь нэмэр оруулах байхаа гэж найдаж байгаа. Баярлалаа. Тэгээд бид хэдий манай бас Чэвнэн алумни ч айгүй гоё одоо networking хүмүүс байдаг. Яг энэ Чэвнэнгийн фондаас бид хэд манай компани фонд аваад Sustainable Business Forum гэдэг форумыг бас анхудаага зохион байгуулсан. Сая 2 сард. Тэгэхээр яг тэрэн дээр бас бид бас өөрсдийнхөө чадах хэмжээний хийсэн судалгаа тийм мэдээллийг бизнесийн салбарын бас ингээд дамжуулаад хүргээд английн сайн туршлагуудыг нэвтрүүлье гэдэг тийм зорилготоор бас хийжсэн. Тэгэхээр бид нар ингээ хамтдаа тий энэ ингээд олон талаас нь ингээ юмудаа яриад тий манай бас аюул олон чивнэрүүд гоё сэдвүүдээр манай подкастт орсон байлээ. Тэгэхээр хүмүүс маань ч гэсэн сонирхож байвал сонсоод өөртөө хэрэгтэй мэдээллийг аваад тий одоо өөрхөн компанид жоохон ч гэсэн байдлаар ашиглаад хувь хүндээ бас ашиглаад тэгээ яваасэ гэж хүсэж байгаа. Тийм. Тэгэхээр таадаас баярлалаа. Баярлалаа. Сэлэнгээгийнхаа компани холбоосыг бид нар бас тавих болно. Тэгээд манай подкастыг үзэж сонсож байгаа бас компанитай ч гэдэг юм уу, компани яг энэ чиглэлээр зөвлөх үйлчилгээ сонирхож байгаа газар байх юм бол бас ороод үзээрэй гэж зөвлөмөр байна. Тэгээд манай подкаст танд жоохон ч гэсэн мэдлэгийг өгч чадсан бол бас зүгээр үзээд өнгөрөхгүй цааш нь бас түгээгээрээ бусдад гэж уриалмаар байна. Ингээд энэ төлөө дуу хоолойгоо нэгтгэцгээе. Баярлалаа. Баяртай.